Монгол зэрэглэгчээс санаачлан улсын хурлаас баталсан шүүхийн тухай багц зүйлүүдийн хэрэгжилтийн хүрээнд шүүгүүдийн бүтэц байршлын хувьд нэлээдгүй өөрчлөлт орсон. Чухам ямар өөрчлөлтүүд гарсан дүүргүүдийн болон аймаг сумдын шүүхүүдийн байршил зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдсөн бид шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дараагаас тодрууллаа. За энэ шүүх байгуулах тухай хуулиар мөн шүүхийн тухай хуулиар бол одоо шүүхүүдийн бүтэц байршил хувьд бол нэлээд зарчмын өөрчлөлтүүд орсон. За ямар өөрчлөлтүүд орсон бэ гэхээр одоо за шүүхүүд маань одоо хэрэг маргааны төрлөөрөө дагнан байгуулагдаж байгаа. Тухайлбал одоо урд нь бол одоо 91 шүүгч одоо 90 иргэний хэрэгээр одоо ингээд аль алинд нь орж болдог байсан бол одоо шинэ хуулиар бол одоо шүүгчл эрүүгийн шүүгчл одоо шинэ их иргэдэг шүүгч эрүүгийн хэрэгээр дагнаж орно. Энэ нь одоо иргэний шүүх бол одоо иргэний хэрэгээр дагнан захиргаанаар дагнана гэдэг хэрэг маргаанаараа дагнан байгуулагдж байгаа. Мөн шүүх байгуулах тухай хуулийн дагуу дүүргүүдэд эрүүгийн хэргийг шийдвэрлэх дөрвөн шүүх, иргэний хэргийг шийдвэрлэх дөрвөн шүүх байгуулсан байна. Нэгдүгээр шүүх нь одоо дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүх нь бол одоо эрүү иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх нь Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг мөн одоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалсан эрүүгийн хэрэгүүдийг харьяалан шийдвэрлэн иргэний хэрэг нь мөн ижилхэн. За хоёрдугаар шүүх нь бол одоо Улаанбаатар хотын баруун бүс сулах одоо Сонгон айрхан Баянгол хаан ул дүүргийг харьяалан шийдвэрлэнэ. За гуравдугаар шүүх нь бол одоо Багнуур дүүрэг мөн одоо цаашаа Хинтээ аймгийн Багнуур дүүрэгтэй ойрхон байгаа зарим аймагуудын нутагт сумд орсон байгаа. Жишээ нь одоо Хинтээ аймгийн Цэнхэр мандал сум гэх мэтлэнгийн. За Багнуур Багангай Төв аймгийн одоо зарим сум өдрийг харьяалсан Багнуур Налаах дүүргийн дөрөвдүгээр шүүх нь одоо Налаах дүүрэгтэй. Харин давзаалтах шатны шүүхийг аймагуудад тойрогчлон байгуулжээ. За энийг тойрогчлон байгуулж байгаа учраас одоо юу гэдэг Сүхбаатар аймаг, Доронтой аймаг мөн Хинтээ аймаг дээр бол одоо давзаалтах шатны нутаг дэвсгэр харьяалсан давзаалтах шатны шүүхийг одоо тойрогчлон байгуулж байгаа. Энэ нь одоо хаана байрлах вэ? Доронтой аймгийн Хэрлэн суманд давзаалтах шатны шүүхэд байрлах. За мөн одоо за ингээд давзаалтах шатны шүүхэд байрлахаар одоо Хинтээ аймгийн иргэн мөн одоо Сүхбаатар аймгийн иргэн өөрийнхөө одоо аймаг дээр анхан шатны журмаар хэн шийдвэрлэгдсэн хэрэг маргаан дээр одоо давзаалтах шаардлагатай бол Доронтой аймаг дэх давзаалтах шатны шүүхэд эрүү иргэний давзаалтах шатны шүүхэд хандах нэ. За хяналтын шатны шүүх л одоо хүчин тогтолцоорож улсын дэд шүүх гэж байж байгаа.